Адольф Гитлерийг чонын үүрэнд нь хөнөөхийг оролцсон Герман хорондагийн түүх. 1944 оны 7 дугаар сарын 20 Зүүн Прусийн өтгөн ойдонд өнөөгийн Польшийн Кенчин хотын ойролцоо газрын зураг дээр бараг анзаарагдамгүй нэгэн нууц байгууламж байлаа. Нацистууд түүнийг Wolfschanz буюу чонын үүр гэж нэрэгдэг байв. Энэ бол Адольф Гитлерийн зүүн фронтын бол штаб. Бетон бункер, харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх бүс, өндөр нууцлал. Энгийн хүн тийшээ ойртох байтугай нэрийг нь ч мэдэхгүй. Харин тэр өдөр нэгэн Герман хурандаа тэнд ирэв. Түүний нэрийг Klaus Schenk Graf von Stauffenberg гэдэг. Тэр ердөө 36 настай, өндөр боловсралтай, язгууртан гаралтай, цэргийн сахилга баттай хүн. Гэхдээ тэр өдөр Stauffenberg жирийн нэгэн штабын хурагт оролцох гэж ирээгүй байлаа. Түүний гартаа барьсан цүнхэнд Германы хувь заяаг өөрчилж болох зүйл нуугдж байв. Тэрээр Адольф Гитлерийг өөрийнх нь хамгийн хамгаалалттай ичээнд нь устгахаар ирсэн юм. Stauffenberg анханасаа нацист дэглэмийн эсрэг тэмцэгч байгаагүй. Энэ бол түүхийн хамгийн эвгүй, гэхдээ үнэн хэсэг. Тэр хуучинсаг үзэлтэй, үнсэрхэг хандлагатай офицер байв. Германы хүчир хөгжилд армийн нэр хүнд сахилга бат түүнд чухал санагддаг байсан. Нацистууд засгийн эрхэнд гарч Герман улс богино хугацаанд цэрэг, улс төрийн хүчээ нэмэгдүүлэхэд тэр эхэндээ тэднийг дэмжиж байжээ. Гэвч дайн сунжрах тусам бүх зүйл өөр харагдаж эхлэв. Зүүн Европт явуулсан харгас бодлого, энгийн нэрэгдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг, еврейчүүд болон бусад олон хүнийг системтэйгээр хавчин устгасан нацист дэрлэмийн бодит төрх, цэргийн дээд хүрээнд хүрхэл нууц биш болж байлаа. Stauffenberg үүнийг аажмаар ойлгож эхэлсэн юм. Дээрээс нь Герман улс дайнд ялах биш, сүүрэл рүүгээ явж байгааг туршлагатай офицерууд харж байв. Сталинградын ялагдал, Африк дахь ухралт, холбоотнуудын хүч нэмэгдэж буй байдал. Гитлерийн шийдвэрүүд улам бүр бодит байдлаас тасарч, арми улс төрийн гарц урлын зожоо суулж байлаа. Нэг үгээр хэлбэл, Stauffenberg-ийн сэтгэл Гитлерт биш, Германд үлджээ. 1943 онд Тунисийн фронтод түүний амьдрал эвс өөрчлөгдсөн. Аварын довтхооны үеэр Stauffenberg маш хүн шархтаж, зүүн нүд, баруун гар, зүүн гарын хоёр хуруугаа ардсан байна. Олон хүн ийм шархны дараа амьд үлдсэндээ л талархах байсан биз? Харин Stauffenberg эмнэлээс гарч ирэхдээ улам шийдэмгий болсон байлаа. Германыг аврахын тулд Гитлерийг зайлуулах ёстой. Тэр үед Henning von Treschow, Friedrich Olbricht, Ludwig Beck зэрэг цэргийн болон иргэний нууц гүлгүүд Гитлерийг унгаах төлөвлөгөө боловсруулж байв. Тэдний дотор санаа зорилго нь нэг мөр, цэвэр ариун хүмүүс ч байсан. Мөн өөрсдөө нацист системд оролцож явсан хүмүүс ч байсан. Тиймээс энэ хуйлдаан бол үлгэрийн баатруудын цэвэр тулаан биш. Харин сүрлийн ирмэг дээр ирсэн улс доторх айдас, гэмшил, улс төрийн тооцоо, ёс суртахууны сонголт бүгд холигдсон түүх юм. Гэвч тэдний өмнө нэг том асуудал байлаа. Гитлерт ойртох бараг боломжгүй. Тэр цагийн хуурай байнга өөрчилнө. Нэг өдөр онгоцсондоо суун, маргааш уулзалтаа цуцлана. Нөгөө өдөр хурал хийх газраа солино. Өмнө нь Гитлерийг устгах хэд хэдэн оролдлого бүтгэгдсэн байв. Оролдлого бүрийн дараа Гестапогийн сэжиг нэмэгдэж, хуйлдагчдын амьд үлдэх хугацаа багасж байлаа. Тэгээд тэд Валькирийн нэртэй төлөвлөгөөг ашиглахаар болов. Анх энэ нь нацист төрөөс гаргасан албан ёсны онцгой төлөвлөгөө байлаа. Хэрв Герман дотор үүмэн бослог гарвал орлого харим дэг журам тогтоох ёстой гэсэн санаа. Гитлер өөрөө баталсан ийм төлөвлөгөөг хуйлдагчид нууцаар өөрчилжээ. Хэрв Гитлер өхөй, тэд нацист намын дотор төрийн эргэлт гарлаа гэж зарлана. Дараа нь орлого хармыг хөдөлгөж, Берлин дэх гол байгууллагуудыг эзэглэнэ. Гестапо, СС-ийн удирдлагуудыг баривчилна. Радио, холбоо, яамт, цэргийн команд гэхийг хяналттай авна. Ингээд шин засгийн газар байгуулж, холбоотнуудтай дайныг зогсоох хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Цаасан дээр бол бүх зүйл аимшигтай нарийн харагдаж байв. Гэхдээ нэвийг нөхцөлтэй. Гитлер заавал өгсөн байх ёстой. 7 дугаар сарын 20 Пүрэв гараг. Stauffenberg туслах Вернер фон Хефтентэй хамт чонын үүрт ирэв. Тэрээр Гитлерийн өдөр тутмын цэргийн мэдээллийн хуралд оролцох хэрэгтэй байсан учраас хамгаалалтыг давж чадлаа. Хурал анх бэхлэгдсэн бункерд болох ёстой байсан гэдэг. Хэрв тийм болсон бол дэлбэрэлтийн хүч битүү ханан дойж үр дүн нь өөр байж мэдэх байв. Гэвч тэр өдөр халуун байсан тул хурлыг газрын дээрх модон барилгад цонх нээлттэй өрөөнд хийхээр өөрчилжээ. Түүх заримдаа их том хаалгаар биш, жижигхэн цонхоор эргэдэг.
Штауфенберг хорлын өмнө цүнхээ бэлдэх хэрэгтэй байлаа. Түүнд хоёрт тесрэгт хөрөмж байсан. Гэвч шархатсан гар, цаг давчуу байдал, гэмт шахсан хүмүүсийн яруулагч зэрэгээс болж тэр зөвхөн нэгийг нь л идэвхжүүлж амжив. Энэ бол түүний төлөвлөгөөний хамгийн энзэг мөч. Хоёр байсан зүйл нэг болов. Нэг байсан боломж улам нарийсав. Удалгүй тэр хорлын өрөөнд орж цүнхээ гийтлэрийн ойролцоо том цасан ширээний доор тавилаа. Өрөөнд цэргийн удирдлагууд газрын зураг тойрон зогсож зүүн фронтын нөхцөл байдлыг ярилцаж байв. Харахад бүх зүйл энгийн хурал шиг. Гэвч өрөөнд доторх нэг цүнхний чимээгүй байдал Европын түүхийг хэдхэн минутын дараа эргүүлж мэдхээр байлаа. Штауфенберг төлөвлөсний дагуу шалтак хилээд өрөөнөөс гарчээ. Тэр харуул хамгаалалтын бүсүүдийг даван гарч нисэх буудлал руу явах ёстой байв. Дэсрэлт болсны дараа тэр даруй Берлин рүү буцаж төрийн нэрвэгтийг удирдах ёстой. Гэтэл өрөөнд үлдсэн нэг хүн цүнхийг өөрт нь саадуулж байна гэж үзээд байрлалыг нь өөрчилжээ. Цүнхийг гийтрээс холдуулж зузаан царсан ширээний хүнд тулгуурын цаана тавьсан байна. Хэдхэн алхам, хэдхэн сантиметрийн өөрчлөлт. Гэвч заримдаа түүхийн хувь заяа яг тийм өчүүхэн зай дээр тогтдог. Өдрийн 12 цаг 42 минутын орчимд дэлбэрэлт болов. Модон барилга дэргэж, сонхнууд хагарч, өрөө утаа тоосонд дарагджээ. 4 хүн амиа алдаж, олон хүн шархатсан байна. Штауфенберг холоос дэлбэрэлтийг харсан бөгөөд ийм хүчтэй дэлбэрэлтийн дараа Гитлер амьд үлдэх боломжгүй гэж итгэсэн юм. Тэр Берлин рүү нислээ. Түүний бодлоор эхний шат амжигттай болсон. Одоо зөвхөн Валкирийг хөдлөх үлдэв. Гэвч үнэн түүнээс төрүүлж Берлин рүү очиж байлаа. Гитлер амьд үлджээ. Түүнийг зузаан ширээний толгуур, цүнхний шилжсэн байрлал, нээлттэй цонхтой модон өрөө аварсан байв. Тэр хөнгөн гэмтэл авсан ч амьд байсан. Харин нацист сурталх хулгын машин хэдхэн цагийн дараа энэ мэдээг зэвсэг болгон ашиглах гэж байлаа. Берлинд хувь үлдэгчид бодолж ирлээ. Штауфенберг Гитлер өгсөн гэдэгт итгэсээр байв. Харин зарим генерал итгэхгүй байлаа. Тушаал өгөх ёстой хүмүүс хүлээж, айж, эргэлзэж эхлэв. Валкири төлөвлөгөөний хамгийн аюултай дайсан нь Гитлер биш, цаг алдах тулж хоёрлаа. Орлох армийн зарим хэсэг хөдөлж эхэлсэн ч мэдээ бодлонтой байв. Нэг талд нь Гитлер өгсөн гэх Штауфенбергийн үг. Нөгөө талд нь фюрер амьд гэх нацистуудын мэдэгдэл. Удалгүй Гитлерийн амьд байгаа тухай мэдээ радио, утсаар тархав. Берлинд нацистуудад үнэнч офицерууд дахин хүчээ авч, хувь үлдэгчдийн тушаалыг биелүүлэхээс татгалзаж эхэллээ. Орой болоход тоглоом дууссан байв. Штауфенберг, Фридрих Ольбрихт, Альбрехт Мерц фон Квирнхайм, Вернер фон Хефтен нар Берлиний Бентлер блок хэмээх цэргийн төв байранд баривчдагдав. Тэднийг тэр шөндөө буудан цаазалжээ. Гитлер амьд үлдсэн нь зөвхөн нэг хүний амийг аварсан хэрэг биш байлаа. Энэ нь нацист дэглэмд өшөө авах шаарддаг болов. Дараагийн өдрүүдэд гестапо асар өргөн баривчилгаа явуулсан. Зөвхөн хувь үлдаанд шууд оролцсон хүмүүс ч биш, с ижигтэй гэж үзсэн танил, хамтрагч, төрөл төрөсөд хүртэл баригдав. Олон мянган хүн өрдөн байцаагдаж, олон хүн шүүхнэртэй үзүүлбэрийн өмнө амь насаа ардсан юм. Нацистуудын төрхийн хариуцлага гэх харгас бодлого Штауфенбергийн гэр бүлдэлж буулаа. Түүний эхнэр Нина тэр үед жирэмсэн байв. Тэр нөхрийнхөө Гитлерийн эсрэг эсэргүүцэлд нэгдсэнийг мэдэж байсан ч яг тэр өдөр өөрөө цүнх барин чонын үр торно гэдгийг мэдээгүй гэдэг. Хувилдаан бүтлгүүцсний дараа Нина баривчлагдав. Хүүхдүүдийг нь гэр бүлээс нь салгаж өөр овог нэрээр асамжийн газар руу явуулжээ. Кидний эд хөрөнгийг хурааж гэр бүлийн нэрийг нь хүртэл арчхыг оролцсон байна. Нина хоригдож байхдаа 5 дахь хүүхдээ төрүүлсэн. Дайн дууссаны дараа л тэр хүүхдүүдтэйгээ дахин уулзаж чаджээ. Тэр дахин гэрлээгүй бөгөөд нөхрийнхөө нэр, гэр бүлийнхээ шархыг насан туршдаа тээсэн юм. Штауфенбергийн хүү Бертольд хожим баруун Германы аримд албгааж генерал цолонд хүрсэн түүхийн нэг хачирхалтай эргэлт байлаа. Эцэг нь Гитлерийн аримд Гитлерийг зогсоох гэж амиа алдсан бол хүүн дайны дараах ардчилсан Германы аримд албгаасан юм. 7 дугаар сарын 20-ны хувилдаан амжилтгүй болсон. Гитлер амьд үлдсэн. Дайн үргэлжилсэн. Герман улс бүрэн сүрэл рүүгээ явсан. Гэвч энэ түүхийн үнцэн зөвхөн хэрвээ амжигттай болсон бол яах байсан бэ гэдэг асуултанд байдаггүй. Харин илүү хэцүү асуултанд байдаг. Хүн буруу системийн нэг хэсэг болж явснаа ойлгоод оройтсон ч гэсэн эсэргүүцэж чадах уу? Айдас бүхнийг хааж байх үед хэн нэгэн
одоо хангалттай гэж хэлж чадах уу? Клаус фон Штауфенберг төгс батар байгаагүй. Тэр алдаатай, эргэлзээтэй, өөрийн цаг үеийн үзэл бодлоос ангид байж чадаагүй хүн. Гэхдээ түүх заримдаа төгс хүмүүсээр биш, оройтж сэрсэн ч буцаж зогсохоос татгалцсан хүмүүсээр иргэдэг. Тэр өдөр чонын үрд дэлбэрсэн бөмбөг гейтгэрийг устгаж чадаагүй. Гэхдээ тэр дэлбэрэлт нэг зүйлийг дэлхийд сонсгосон. Нацист Германд хүртэл гейтгэрийг эсэргүүцсэн германчууд байсан. Тэд цөөхөн байсан. Тэд оройтсон байсан. Тэд ялагдсан. Гэвч тэдний орогдлого өнөөдөр хүртэл нэг хатуу үннийг сануулсаар байна. Дарангуйжл хамгийн хүчтэй харагдах мөчтөөч дотроосоо айцтай байдаг. Учир нь нэг л хүн үннээ олж хараад айцаасаа давж чадвал түүний ичээ хүртэл аюулгүй биш болдог. Саг Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.